Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 271-р анги. Хаш бүсгүй сургуульд зочлсон нь. Ян руу юу? Чүфэний нүдэн сэргэж өөрийн эрэхгүй цочирдлоо. Тэр хаш бүсгүй сургуулийн талаар сонссон болохоор мэдээж Ян руу юугийн талаар ч сонссон. Ян руу юу бол жинхэнэ үзэгслэн гоо, түүний гадаад үзэмж үлгэрийн дагна мэт. Тэр жаахан байхдаа л тоо томшгүй олон эрчүүдийн сэтгэлийг булаасан. Эмэгтэйчүүд хүртэл түүний үзэгслэн гоог биширдэг. Тийм ч учраас түүнийг зурмал бүсгүй гэж хочилдог. Бас Ян руу юу бол тулааны урлагийн гоц сууд. Тэр одоо жаахан охин биш ч гэлээ 19 настай ба Парафаундын 5 дугаар төвшнийг. Азурын нутгийн залуу үеийнхнийг манлайлагчдын нэг. Гэхдээ Чүфэний сонирхлыг өөр зүйл татаж байсан юм. Хаш бүсгүй сургуулийн охтууд маш бардам эрхэмсэг. Ийм сургуулийн шилдэг сурагч болсон тэр тулааны төвшинч тэр гадаад үзэмжээрэж тэр хэний ч доор орохгүй. Бусдын магтаал бишрлэр тэр тэнгэрт мандаж хүмүүс түүнтэй сахиусан тэнгэр мэт харьцсан. Яаж ийм бүсгүй түүнтэй гэрлэхээр шийдсэн бол? Азурэ Дарагон сургууль 1-р зэрэглэлийнх болсон ч гэлээ хаш бүсгүй сургуультай энэ зэрэгцэх болоогүй. Тэдний шилдэг сурагч гэсэн цолтой харьцуулахад Азурэ Дарагон сургуулийн шилдэг сурагч гэсэн цол өчүүхэн харагдаж байсан юм. Тийм ч учраас тэр Ян руу юугийн нүдэнд өртөгчгүй. Жаала надад итгэхгүй байгаа мó? Гэтэл Ли Занчин Чүфэний эргэлдсэн царайг харан инээмсэглэлээ. Үнэн дээр яаж энэ хэргийг бүтээснийг чинь л гайхаж байна гэж Чүфэн инээн асуув. Нуулгүй хэлэхэд би залуудаа царайлаг, эрхэмсэг, ер бус юм байсан юм. Хаш бүсгүй сургуулийн захирал бид хоёр гэрлэх тавилантай байсан юм. Гэвч олон шалтгааны улмаас бидний зам салсан юм. Тэр надад хайртай болохоор өдийг хүртэл нэг ч хүнтэй гэрлээгүй. Чүфэний асуултыг сонссон Ли Занчин гараа томоор даллаад өнгөрснөө бахархалтай наргагүй дүрслэн ярив. Ли Занчины одоогийн төрхийг харсан Чүфэн ярианд нэг л итгэж өгөхгүй байсан ч сонирхон асуулаа. Захирлаа, тэгээд юу болсон юм? Манай Азурэ Дарагон сургуулийг 1-р зэрэглэлийнх болсон гэдгийг тэр сонсоод над руу загтал явуулсан. Загталд Ян руу юу та хоёрыг гэрлүүлж, хоёр сургуулийг худ болгох талаар дурдсан байсан. Бид хоёр гэрлэж чадахгүй ч ядаж хайртай сурагчт нь хоорондоо гэрлээсэй гэж тэр хүссэн юм гэж Ли Занчин хэлв. Түүний үгийг сонссон Чүфэн өөрийн эрэхгүй гүнзгий амьсгаа аван Ли Занчин руу ахин нэг ширтлээ. Яаж ч бодсон тэр яагаад хаш бүсгүй сургуулийн захирал Ли Занчиныг насаараа сэтгэлдээ тээснийг ойлгохгүй байсан юм. Тэгээд Чүфэн гайхшран хэллээ. Таныг тийм сэтгэл булаан байсан гэж төсөөлч байсангүй. Чэм үү? Юу гэсэн үг юм? Миний дур булаам төрхөнд итгэхгүй байгаа мó? Чүфэний гайхширсан царайг харсан Ли Занчин жаахан хуурлан ингэж хэллээ. Юма багл, өнөөдөр хөдлөн. Хаашаа? гэж Чүфэн гайхан асуув. Надад ухаангүй дурлсан бүсгүй рүү. Далмаар нь чи сүйт бүсгүй Ян руу юугээ бас хараад ав. гэж Ли Занчин хариулав. Баглах юм байхгүй. Одоо шууд явцгаая. Гэд Чүфэн шүгэлдэх үед дээд зэрэглэлийн цагаан толгойд бүргэд бяцхан цагаан нисэн ирэх үед Чүфэн ганц харайгаад нуруунд дээр нь гарч хав. Яасан ч төвчээргүй юм. Гэд Ли Занчин арга ядан толгоогоо сэгсрээд цагаан толгойд бүргэдийн нуруунд дээр харайн гарлаа. Ингээд тэр хоёр Азурэ Дарагон сургуулиас хаш бүсгүй сургууль руу хөдөлсөн юм. Хаш бүсгүй сургуулийн байрладаг уулын хүрээ их жижигхэн. Хавцлын өксүр босоо болохоор энгийн хүмүүс авирч чадахгүй. Тиймээс энгийн хүмүүс хаш бүсгүй сургуульд зочлохын тулд тулааны маструудаар замчлуулдаг.
Хаш бүсгүй сургуулийн сурагчид бол язгууртан овгуудын үзэсгэлэнтэй охтууд байдаг. 100 сургуулийн цуглаанд өгөж байгаа болохоор шилдэг 5-д ордог хаш бүсгүй сургуулийн настангууд ч бай, сурагчид ч бай, сандран бэлтгэлээ базааж хамгийн шилдэг сурагчид настангуудаа шалгаруулж байсан юм. 100 сургуулийн цуглаанд оролцсон сурагчдаас хэдхэн нь л тодрон гаргач гэлээ. Хэдэн шилдэг сурагчид нэмж явуулах нь нэр төрийн хэрэг. Ийм завгүй өдөр Тэнгэрээс цагаан толгойд бүргэд хаш бүсгүй сургуулийн гол хэсэгт газардсан нь тэднийг төгшүүр тавтууллаа. Олон сурагчид настангууд тэднийг бүслэн авсан юм. Та нар хэн бэ? Хаш бүсгүй сургууль эрэгтэй хүмүүсийг орохыг хориглодог. Та хоёр зөвшөөрөлгүй ямар санаатай нэвтэрсэн юм? Азуурын нутгийн бүх эрчүүдийн хүслэн болсон ариун газар хаш бүсгүй сургууль ёстой л нэрэндээ таарсан байв. Залуухан сурагчид битгийх л настангууд нь хүртэл хөгшин эмээ нар шиг харагдахгүй байлаа. Тэд нас тогтсон харагдаж байсан ч маш үзэсгэлэнтэй харагдаж байсан нь залуудаа ямар үзэсгэлэнтэй байсныг тоод илтгэнэ. Хамаг урам хугарчихлаа. Азуурын нутгийн бүх үзэсгэлэн гоо бүсгүүчүүд хаш бүсгүй сургууль цугладаг гэхээр нь нэлээд хідэн үзэсгэлэнтэй охтууд байгаа байх гэсэн чинь энгийн л царайтай юм. Эдний нэгэн ч миний бяцхан Роу, бяцхан Мэй хоёртой энэ зэрэгцэхгүй юм байна. Мэдээж миний ээгээтэй харьцуулах юм биш. Битгий донгос хэн чинийх юм? Ахад миний талаар тэгж бодох юм бол засаад хайчих нь шүү. Харамсалтай нь энэ олон тооны үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд Чүфэний нүдэнд орох нь байтгий хэл урмыг хуулсан юм. Гэсэн ч тэр хаа сайгүй ширтэж байснаас гадна тэдний даашинзнаас цухих цасан цагаан хөлийн цоо ширтэж байв. Юугаа харав? Муу гаж донтон ахад харах юм бол нүдийг чинь ухан шүү. Чүфэний хаа сайгүй ширтгийг харсан охтын царай нь улааж Чүфэнийг чэжлэн загналаа. Өө, харж болохгүй юм уу? Тэгвэл тэгээд бие далдалсан хувцас өмсгөд яадаг юм? Харуулах гэж ийм хувцас өмсөөгүй юм бол яах гэж ийм задгай хувцас өмсдөг юм? Гэж Чүфэн инээмсэглээд бүрч хурцаар ширтэв. Чи? Би бол Азуурэ Дарагон сургуулийн захирал Ли Занчин байна. Танаа сургуулийн захирлын урилгаар энд ирсэн. Болж байгаа зүйлсийг харсан Ли Занчин хурдан гэгчин босож зогслоо. Чүфэнийг жинхэнэ асуудал таригч гэдгийг мэдсэн түүний дуухнаас хүйтэн хөлс цовж байсан юм. Хэрвээ тэр өөрийнхөө байр суурийг хэлээгүй бол гарцаагүй том маргаан үүсэх байсан юм. Азуурэ Дарагон сургуулийн захирлаа. Тэгэхээр энэ гаж донтон ян эгчийн үгээ гүйцэхээс ч өмнө хаш бүсгүй сургуулийн охтууд маш ихээр цочордов. Тэдний нүд нь бүлтээж ам нь нээгдэж Чүфэн рүү гайхширан ширтэж байсан юм. Тэд бүгд Азуурэ Дарагон сургууль, хаш бүсгүй сургууль хоёрын гэрлэлтийн талаар мэднэ. Гэхдээ тэд Ян Роутэй гэрлэх хүн нь ийм донтой гар байна гэж төсөөлж байгаагүй. Цочирдсноос гадна Ли Занчин Чүфэн хоёрын байр суурийг мэдсэн хаш бүсгүй сургуулийн настангууд тэдэнтэй хүндэтгэлгүй харьцаж зүрхэлсэнгүй. Настангууд тэр хоёрыг сургуулийн гол танхимд урьж замчлан явлаа. Гол танхимд орохоос ч өмнө дундаж насны үзэсгэлэнтэй эмэгтэй хэсэг бүлэг үзэсгэлэнтэй охтуудыг дагуулan гол танхимаас гарч ирээд тэднийг угтав. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 272 дугаар анги. Буцах зам үгүй. Тэр эмэгтэй нэлээд дажгүй бие галбиртай байсан юм. Ялангуяа түүний эрхэмсэг байдал тэнд байсан ямар ч охтуудтай харьцуулшгүй байв. Хамгийн чухал нь түүнээс ялгарч байсан аавраа нь Ли Занчинаас дутгааргүй байсан юм. Тэр эмэгтэйч бас Прафаундын 8 дугаар төвшин байв. Тэр эмэгтэйг гарч ирэх үед хаш бүсгүй сургуулийнхан хурдан гэгч нь очоод хүндэтгэн ёслолоо. Энэ бүхнийг харсан Чүфэн ч тэр эмэгтэйг хаш бүсгүй сургуулийн захирал гэдгийг мэдсэн юм. Гэхдээ хамгийн гайхмар зүйл нь хүч чадал үзэсгэлэн гоогоор дутах юмгүй тэр эмэгтэй хөөгшин царай муутай Ли Занчин руу сэтгэл хөдлөл дүүрэн харцаар ширтэж байлаа. Хэсэг зогссны дараа тэр ингэж хэлв. Занчин,
Ашгүй нэг юм ирв үү? Новшгиж хотлоо байлгүй дээ. Захирлын хэлсэнчлэн хаш бүсгүйн сургуулийн захирал үнэхээр түүнд хайртай гэж юу? Яг энэ үед Шүүфэний нүдэн бүлтийн ам нангааж байв. Учир нь тэр Ли Занчины хэлсэн зүйлс үнэн гэдгийг ойлгосон юм. Хаш бүсгүйн сургуулийн захирал үнэхээр түүнд галзууртлаа дурласнаас гадна огтхонч мартаагүй байв. Тэдний тэнгэр газар шиг гадна төрхийг харахаар яагаад ч итгэхийн аргагүй байсан юм. Ганц Шүүфэнч биш, хаш бүсгүйн сургуулийн настангууд сурагчид хүртэл цочирдсан юм. Хаш бүсгүйн сургуулийн захирал Шүүфэн Ли Занчин хоёрт зориулан тусгайлан найрын ширээ засах үед Шүүфэн Ли Занчины хажууд суугаад ингэж шивнэлээ. Захирлаа, таач гайхалтай юм аа. Та хаш бүсгүйн сургуулийн захиралтай гэрлэх ховтой гэсэнтэй. Тэгэхээр та түүний сэтгэлийг залуу байхдаа булаасан гэсэн үг үү? Шүүфэн энэ асуултаа зүгээрч нэг асуугаагүй юм. Яаж ч харсан тэр хоёр тэнгэр газар шиг ялгаатай байв. Ли Занчин бол энгийн л нэг хөгшин. Харин хаш бүсгүйн сургуулийн захирал залуухан биш ч гэлээ дундаж наснаас хэтрээгүйгээс гадна гоо үзэсгэлэнгээ маш сайн хадгалж байсан юм. Тэднийг нэг нэгэндээ хайртай гэдэг бодол Шүүфэний толгойд бууж өгөхгүй л байлаа. Муужаал юугаа бодоод байгаа юм? Чи энэ хаш бүсгүйн сургуулийнхны хичээлдэг нууцлаг техникийг мэддэггүй юм уу? Тэд онгон хിവэрэ байсан цагта үрд залуугаараа байдаг. Хаш бүсгүйн сургуулийн захирал залуухан харагдаж байж болох ч надаас ердөө 2 орол дүү. Гэж Ли Занчин чимээгүйхэн хариулав. Гайхалтай. Шүүфэн маш ихээр цочирдсан юм. Орчлон ертөнц дээр ийм ер бусын нууцлаг техник байна гэж тэр төсөөлж байгаагүй. Гэхдээ түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл нь гэвэл хаш бүсгүйн сургуулийн настангууд ингэж олон жил бие ариунаараа хадгалсан нь. Тэднийг шивнэлдэж байгааг харсан хаш бүсгүйн сургуулийн захирал Шүүфэнийг сүйт бүсгүйгээ харах гэж яарч байгаа байх гэж бодоод хажууд байсан эмэгтэй сурагчаас ийн асуулаа. Рүү юу хаан байна? Яагаад зочдыг угтахаар ирдгүү илээ? Захирал дэлтгэх нь ян ихч биеийн өвдөд байгаа болохоор өнөөдрийн найранд оролцохгүй гэсэн гэж өнөөх сурагч хариулав. Өө. Хаш бүсгүйн сургуулийн захирал сэжиглсэн аятай нүдэ анивчаад цааш асуулгүй Шүүфэнээс уучлалт гуйн хэллээ. Шүүфэн, намайг уучлаарай. Рүү юу өвчтэй болохоор ирж чадахгүй болохоор чи түүнтэй уулзаж чадахгүй байх. Гэхдээ маргааш чи бидэнтэй хамт 100 сургуулийн цуглаанд очих болохоор би та хоёрыг тусдаа уулзуулъя. Ёсорхох хэрэггүй дээ. Би энд тантай л уулзахаар ирсэн юм. Өөр юмгүй. Гэд Шүүфэн ичингүрэн инээмсэглэв. Шүүфэн, тэр ян руу юу жинхнээсээ өвдсөн болж яах вэ? Гэхдээ худлаа жүжиглэж байвал чамайг дорд үзэж байгаа гэсэн үг үсттэй? Гэж эгийн хоолой сонсогдлоо. Мэдэж байна. Гэхдээ би түүнд таалагдсан ч тэр надад таалагдах ёстой үсттэй. Гэж Шүүфэнч дурамжхан хариуллаа. Ян руу юугийн талаарх дүгнэлт тэгээс хасах руу шилжсэн юм. Тэр өдрөө Шүүфэн Ли Занчин хоёр тэндээ хоноглоод маргааш нь хаш бүсгүйн сургуулийнхантай цуг Ленгюн сургууль руу 100 сургуулийн цуглаанд оролцохоор явлаа. Шүүфэн ян руу юу хоёрыг дотн суулгах гэж хаш бүсгүйн сургуулийн захирал тэдний сүүх тэргийг ойрхон явуулсан юм. Гэвч ян руу юу сүүх тэргнээсээ цухуу гаачгүй болохоор Шүүфэн түүнтэй ярилцах нь бэдгийх л царайг нь харж чадаагүй юм. Мэдээж Шүүфэн төрүүлж ян руу юугээс гуйж доошоо орохгүй. Харин Ли Занчин хаш бүсгүйн сургуулийн захирал хоёр хоёулахнаа байгаа мэт хөхрөлдөн инээлдэж ярилцах нь хүмүүсийг цочролд оруулсан юм. Нэг өдөр явсны дараа тэд жагсаалтын дөрвт ордог элдгүй сургуулийнхантай таарав. Элдгүй сургуульч бас 100 сургуулийн цуглаанд өргөдсөн. Элдгүй сургуулийн захирал эчигчгүй хаш бүсгүйн сургуулийн захирлын хажууд алхахыг хүслээ. Маргаан үүсгэхгүй тулд хаш бүсгүйн сургуулийн захиралд зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй байсан юм. Харин элдгүй сургуулийн номер 1 сурагч Нангон Шяо бүрч ичгүүргүй байсан юм.
Тэр Ян Рууюугийн сүүх тэрэгний өмнө ирээд түүнтэй уулзахыг хүсв. Энэ үед хажуугийн сүүх тэрэгэнд явж байсан Чүфэн өөрийн эрэхгүй сүнсний хүчээр тараан тандсан юм. Энэ Нангон Шиао дэндүү ичгүүргүй хүн болохоор түүнтэй уулзахыг хүсэхгүй байна. Түүнийг яв гэж хэл. Гэж ялдан мөртлөө бардам хоолой сонсогдлоо. Эхчээ, та Нангон Шиаотой уулзсан дээр баха. Яагаад? Бодоод үзэлтэй. Сургуулийн захирал таныг Чүфэнтэй сүү тавиулчихсан болохоор та эсэргүүцэж чадахгүй. Гэхдээ тэр Чүфэн гэж хэн блээ дээ? Нэг муу бах мэлхий штэ. Сургуулийн захирал дур мэдэн гаргасан шийдвэрээс тэр л хамгийн их ашиг хүртэж байгаа. Би өвдсөн гэдэг шалтгааныг хэлээд байвал сургуулийн захирал уурлана. Харин Нангон Шиао танд хайртай, бас элдгүү сургуулийн номер 1 сурагч. Хүч чадал байр суураараа Чүфэнээс хав илүү. Хэрвээ тэр таныг сүйт залуутайг мэдэх юм бол гарцаагүй уурлаж Чүфэн рүү дайрах байх. Тохиолдлоор Чүфэнч бас энд байна. Тиймээс яагаад энэ боломжийг ашиглаж Нангон Шиаогоор Чүфэнд хичээл заалгаж болохгүй гэж? Тэгвэл Чүфэнч өөрийгөө асуудалд орсноо мэднэ. Захиралч түүний арчаагүйг мэднэ. Магадгүй захирал бодлоо өөрчилж сүүг цуцлах юм билүү? Тэгж болно гэж үү? Захирал уурлахгүй юу? Яагаад болохгүй гэж? Энэ бол хамгийн шилдэг арга. Хэрвээ энэ боломжийг алдах юм бол Чүфэн та хоёрын гэрлэлт гарцаагүй болно. За яахав? Новшгиж энэ муу хоёрыг дэ намайг бах мэлхийгээр дуудана гинэ. Тэдний яриаг чагнасан Чүфэнч маш ихээр уурлаа. Сүйт бүсгүйч нь овоо залтай юм гэж одоо яах гэж байна да? Гэж Эги гал дээр тос нэмэн хөхрөн инээв. Юун сүйт бүсгүй? Өөрийгөө зүгээр өгсөн ч би тоож авахгүй. Гэтэл намайг асуудалд оруулж айлгахыг хүснэ гинэ. За яахав? Өнөөдөр би түүнд буцах зам өгөхгүй те. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 273 дугаар анги. Эрэхгүй. Өндөр том биетэй царилэг залуу Ян Рууюугийн сүүх тэрэгний гадаа зогсож байлаа. Тэр залуу руу харсан хааш бүсгүйн сургуулийн гол танхимын бардам сурагчид хүртэл өөрсдийн эрэхгүй татагдж байлаа. Зарим нь хайр бишрлэр дүүрэн харцаар ширтэн. Тэр залуу бол Азурын нутгийн 1-р зэрэглэлийн сургуулиудаас дөрөвдөж агсдаг элдгүй сургуулийн номер 1 сурагч Нангон Шиао ба 20 настай байхдаа Прапаундын 5-р төвшөнд орсон. Нангон Шиаод тэдний биширсэн харц таалагдсан юм. Энгийн үед бол тэр тэдэн дээр очиод яриа өдөх байсан. Гэхдээ одоо тэгж зүрхэлсэнгүй. Учир нь тэр Ян Рууюугийн сүүх тэрэг рүү хайрын харцаар харж жүжиглэж байсан юм. Эцэст нь хаалттай байсан сүүх тэрэгний хаалга нээгдэж үзэгсэлэнтэй бие гарч ирлээ. Түүнийг гарч ирэх үед хааш бүсгүйн сургуулийн бусад охтууд бүгд өнгөө алдсан мэт харагдав. Түүний цээж өгзөг хоёр товоох нь үнэхээр төгс байсан ба царайнч тэр бие галбирнч тэр үнэхээр төгс байлаа. Ялангуяа түүний хаш мэт зөөлөн цагаан арьс нь сэтгэл булаахгүй байхын аргагүй байсан юм. Байшидүү юу гэж байна? Яндуу надтай уулзна гинөө? Тэр үзэгсэлэнтэй охиныг харсан Нангон Шиао өндийн асуулаа. Тэр үзэгсэлэнтэй охин Ян Рууюу биш ч гэлээ хааш бүсгүйн сургуулийн номер 2 үзэгсэлэн гоо байсан юм. Нэртэйгээ адилхан тэр ер бусын цагаан арьстай байв. Хамгийн чухал нь тэр Ян Рууюугийн хамгийн дотн дүү гэхэд хэлцдэхгүй. Тийм ч учраас Нангон Шиао түүнтэй хүндэтгэлгүй харьцаж зүрхлэхгүй. Нангон аха, Ян эгчийн бие таар байгаа болохоор хинтэй ч уулзахгүй гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ таны тууштай байдлыг харсан Ян эгч уулзъя гэж байна. Гэт Байши Ян Рууюугийн сүүх тэрэг рүү ширтлээ. Яг энэ үед сүүх тэрэгний хаалга ахин нээгдэж, жинхэнэ үзэгслэн гоо гарч ирэх үед хүм бүрэл өөрийн ирэхгүй тэр зүг рүү ширтэв. Тэр эмэгтэй төгс бие Сураугийнхаас ч дутхааргүй байснаас гадна ялдам царай нь Сумигийнхаас ч дутхааргүй байсан юм. Яг л Сурау Суми хоёрыг нийлүүлчихсэн үг гэмээр харагдаж байв. Хамгийн гайхмаар нь түүний арьс Байшигийнхаас ч цагаан байсан юм. Түүний цасан цагаан царайн дээр улаан цэг харагдах нь хэний ч сэтгэлийг булаахаар байсан юм.
Энэ бүсгүйд ганцхан удаа хуржгээд үхсэн ч яах вэ гэсэн бодол хүмүүсийн толгойд төрөхөөр тийм үзэсгэлэнтэй байлаа. Тэр бол хаш бүсгүйн сургуулийн номер 1 сурагч Ян Руу. Аргагүй л хаш бүсгүйн сургуулийн номер 1 үзэсгэлэн гоо гэсэндэ түүнийг гарч ирэх үед Байши хүртэл энгийн л нэг охин мэт харагдаж байв. Яг энэ мөчөд энэ газар түүнтэй харьцуулчихаар нэг ч эмэгтэй хүн байгаагүй юм. Сүйт бүсгүй чинь нэлийн үзэсгэлэнтэй юм гэж. Энэ үед сүйх тэрэгний завсраар Чүфэн Ян Руугийн царайг харахад Эги уулгалдан магтав. Юу н үзэсгэлэнтэй байгаа юм? Манай Эгигийн хаанч хүрэхгүй юм байна гэж Чүфэн нэмсэглэн хэллээ. Ян Руу үнэхээр үзэсгэлэнтэй байсан ч гэлээ Чүфэний хувьд Суу-Роу, Суу-Мэй хоёртой л харьцуулагдахаар байсан юм. Түүний харж байсан эмэгтэйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь Эги. Түүний төгс бие, төгс царай, нүүрний хувирал бүрэн төгс. Үйлдэл бүрээс нь ер бусын аавраа ялгарх нь хинтээж харьцуулшгүй. Зөөлөн аашлах үедээ гигэн бүсгүй шиг, уурлах үедээ ховстон бүсгүй шиг энэ ертөнцийн эмэгтэйчүүдтэй харьцуулахын аргагүй үзэсгэлэнтэй. Мэдээж тэр өөр ертөнцийг хөлдөө. Гэхдээ Чүфэний хувьд бол гадаад үзмжээр Эги л хамгийн төгс байсан юм. Дараагаар нь цагаан бар ууланд таарсан нил ягаан хувцастай охин. Чүфэн тэр охины соргогнууд үзэсгэлэнтэй царайг мартаагүй. Түүний үзэсгэлэн гоо хот улс орнууд эгч сүрүүлэхээр тийм үзэсгэлэнтэй байсан. Тэр охин домогт тэнгэрлэг бие, ер бусын хүчтэй байснаас гадна зориг доол хөрч байвал ямар ч арга хэрэгэлсэн хамаагүй байдаг аюултай нэгэн. Чүфэн тэр охиныг л Эгитэй харьцуулагдаж болохоор үзэсгэлэнтэй гэж хүлээн зөвшөөрсөн. Бас Суу-Роу бол ховстогч үзэсгэлэн гоо. Харин Суу-Мэй бол зүгийн бал шиг зөөлөн үзэсгэлэнтэй. Тэр хоёр хоёулаа өөрсдийн гэсэн онцлогтой дур булаан байдаг. Харин Ян Руу бол Суу-Мэйтэй ойролцоо царайтай мөртлөө Суу-Роу шиг биетэй. Тэр эгчдүү хоёртой төөцхөц үзэсгэлэнтэйч тэдний онцлог талыг давхаар тийм давуу талгүй байсан юм. Тиймээс Чүфэн түүний үзэсгэлэн гоог Суу-Роу, Суу-Мэй хоёртой адилхан гэж дүгнэв. Надаас илүү үзэсгэлэнтэй эмэгтэй хүн төрөөгүй юм чинь гэж Эги бахархалтай наргагүй цээжээ дэлдэн жаахан охин шиг өнгөрлөө. Түүний бие жижигч хоёр зэвсэг нь нэлээд том байсан юм. Хэрвээ яг энэ үед Чүфэн түүний үйлдэлийг харсан бол гарцаагүй хамарнаас нь цус садрах байсан биз? Ян дүү минь, түрүү жилийн 100 сургуулийн цуглаанаас хойш бүтэн жилийн турш би чамайг саналаа. Ян Рууг харсан Нангон Шиао тэсгэл алдав. Тэр догдлон инээмсэглээд ураг шалхан очиж далимдуулахыг завдав. Нангон аха, эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгж их ойртоод хэрэггүй бах. Тэглээч Ян эгч сүү тавьчихсан болохоор хит ойртоод хэрэггүй. Нангон Шиаог ойртохоос өмнө Байши өндийн босоод түүнийг зогсов. Үгээ хэлж байхдаа тэр маш бардам харагдаж байсан ба албаар Чүфэний сууж явсан сүх тэрэг рүү ширтлээ. Байши дүү, юу яриад байна? Ян сүй тавьчихсан юм уу? Хизээ хэн Ян дүүтэй сүй тавьсан юм? Энэ талаар мэдсэн Нангон Шиаогийн царай маш ихээр хувирч уур хэлэн үзэн ядалт сандрал дургүйцлийг зэрэг мэдрэв. Сургуулийн захирал энэ сүйг тавьсан болохоор Ян эгч яаж чадахгүй байна? Харин Ян эгчийн сүйт залуугийн талаар та сонссон байх. Тэр бол Азуре Дарагон сургуулийн номер 1 сурагч Чүфэн гэж Байши санаа алдан хэлв. Чүфэн 2 дугаар зэрэглэлийн сургуулийн нусхаа юу? Тэр мууд Ян дүүтэй гэрлэх ямар ирэх байгаа юм? Чүфэний нэрийг сонссон Нангон Шиаогийн царай ууралснаасаа болж нил ягаан болов. Чүфэний нэр өнгөрсөн хэдэн өдрийн турш газар авч байгаа ч гэлээ. Цуу яриаг худлаа гэж бодсон Нангон Шиао түүнийг тоогоочгүй. Тийм ээ, хэрвээ Ян эгч тэр Чүфэнтэй гэрлэх юм бол үхрийн баасанд наалтсан цэцэг шиг л болно гэсэн үг гэж Байши албадан сүү тавьсан мэт гутран хэллээ. Харин Ян Руу юу ч хэлэлгүй зогссоор байв.
Тэр зөвхөн Чүфэний сууж байсан сүх тэрэг рүү эргэлдсэн харцаар ширтэж байсан юм. Хян дүү минь санаа зовох хэрэггүй те. Би чамайг тэр 2 дугаар зэрэглэлийн сургуулийн хог шаартай яасан ч гэрлүүлэхгүй. Одоохон би энэ талаар танай захиралтай ярилцаад та хоёрын сүг цуцлуулъя гэж Нангон Шиао амлалт өгөөд эргэж хараад алхлаа. Навшигч бусдын сүг цуцалдаг чи өөрийгөө хэн гэж бодов? Яг энэ үед Чүфэн чангаар хашгиран сүх тэрэгнээсээ гарч ирлээ. Чи хэн бэ? Чүфэнийг харсан Нангон Шиаогийн элдмэд хөмсгөн дээш доош болж хүйтнэр асуув. Нангон аха, тэр бол Чүфэн. Чүфэнийг хариулахаас ч өмнө Байши урд нь ирээд Чүфэн рүү чэжлэн хэлв. Тийм ээ, би чиний өвөө Чүфэн чинь байна. Гэж Чүфэн цээжээ дэлдэн хамраас өгөөд гараа ташаан дээрээ авлаа. Навшигч чам шиг хоогшаар миний өмнө харагдаж зүрхлэнэ гинэ. Өнөөдөр би чамд Ян дүүгийн өмнөөс хичээл заагаад өгье л дөө. Би чамд түүнтэй гэрлэх хэрэггүй гэдгийг чинь ойлгуулад өгье. Нангон Шиао Чүфэнийг зодох шалтгаан олдохгүй байх вэ гэж айж байтал Чүфэн түүнийг ингэж доромжлно гэж тэр бодож ч байсангүй. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 274 дугаар анги. Чамд тийм эрх байхгүй. Хязгааргүй парафаунд энерги агаарт хуйлран авраг том уул Чүфэний дээрээс бяцлах гэж байгаа мэт унлаа. Энэ дайралт Чүфэнийг алахгүй ч гэлээ Чүфэнийг хэвтэрт оруулахад хангалттай гэж Нангон Шиао бодсон юм. Энэ бол Ян Руюгийн өмнө сүр хүчээ үзүүлэх түүний алтан боломж. Нангон Шиаог дайрахад хааш бүсгүй сургуулийнхан бүгд л хүйтэн инээмсэглэл гарган Чүфэний мууг үзэх гэж байгаа нь тод харагдана. Тэд Ян Руюг Чүфэнтэй гэрлэхийг зүрхнийхэн гүнээс эсэргүүцэж байв. Гэвч сургуулийн захирал нэгэнт шийдвэр гаргачихсан болохоор тэдэнд эсэргүүцэх эрх байхгүй болохоор хэнч Чүфэнийг зүхэж зүрхлээгүй. Тийм ч учраас Нангон Шиаог Чүфэн рүү дайрах үед тэдний хүсэл биелэгшгэл болсон юм. Нангон Шиао тэдний өмнөөс Чүфэнд хичээл заах гэж байв. Энэ үед тэд бүгд л Нангон Шиаог ганц дайралтаар Чүфэнийг алж хаасаа гэж хүсч байлаа. Тэгвэл тэдний хүслийг бүрэн утгаар нь гүйцээлээ л гэсэн үг. Тэдэн шиг бардам хүмүүст сул доройчууд санаархаад байх юм бол үр дүн нь үхэл байна гэдгийг бусдад харуулахыг хүссэн юм. Харамсалтай нь Чүфэн тэдний урмыг хугалах нь тодорхой. Парафаунд энерги түүний дээрээс буухын даваан дээр Чүфэн гараа өргөн алгаа дэлгэхэд үүслийн энерги хаа сайгүй цацарч өнөөх парафаунд энергийг задлан алга болгочихов. Хүчтэй энергийн мөргөлдөөн эргэн тойронд байсан хаш бүсгүйн сургуулийн сурагчдыг хойш түлхэх үед хаа сайгүй л цочин уулга алдах чимээ сонсогдлоо. Тэрхүү Нангон Шиаогийн дайралтыг хамгаалчихлаа. Энэ үед хаш бүсгүйн сургуулийн цэцэг шиг октын царай маш ихээр хойрлаа. Тэдний ялдам царайн дээр цочордол маш тод харагдана. Тэд Чүфэний аураг үүслийн 9 дугаар төвшөнд байгааг мэдэрсэн юм. Өдийн насан дээрээ ийм хүчтэй байх нь ер бус юм ч гэлээ. Яаж ч удсан парафаунд төвшний хүнтэй тулдаж чадахгүй. Гэтэл үүслийн 9 дугаар төвшний хүчээр Чүфэн Нангон Шиаогийн дайралтыг ядах юмгүй хамгаалсан нь түүний тулааны хүч нэг том төвшин ахих чадaltaй гэдгийг харуулсан юм. Энэ үед хүн бүрэл Чүфэний талаарх үүслийн 7 дугаар төвшний хүчээр парафаундын 4 дугаар төвшний хүнийг ялсан цуу яриа нь үнэн юм болов уу гэж бодцгов. Чала, чи овоо хүчтэй юм гэж гэхдээ энийг хамгаалж чадах уу? Эхний дайралт нь бүтлгүүцнийг харсан Нангон Шиао нүүр хийх газаргүй болсон мэт санагдаж хүчээ барилгүй маш хүчрэхэг 6 дугаар зэрэглэлийн тулааны техник хийлээ. Тэр тулааны техникийг бүрэлдэх үед тэнгэр өнгөө алдчих бөөгэлтэй бүүдийж асар хүчтэй парафаунд энергийн хуйларсан нүх үүсэж эргэлцсээр босоо хэлбэртэй авраг том сэлэм үүсгэлээ. Тэр сэлэм 10 м гаруй урт байснаас гадна юу ч замыг хааж чадахгүй гэмээр аимшигтай их сүр хүч ялгаруулан Чүфэнийг зүглэн нислээ.
Хараач, элдгүү сургуулийн суурь тулааны техник байна. Өнгөрсөн жилийн 100 сургуулийн цуглаан дээр Нангон Шиао энэ техникээ хийж ян эгчтэй тэнцсэн. Парафаунд энергиэс бүтсэн авраг сэлмийг харсан хүмүүс өөрийн эрэхгүй гүнзгий амьсгаа аван айдас давтлаа. Нангон Шиаогийн энэ дайралтыг Ян Руюгээс өөр хамгаалж чадах хүн энд байхгүй байсан юм. Ян Рую энэ дайралтыг хамгаалж чадахч алга болгож чадахгүй. Чүфэн гарцаагүй өгөх нь. Тэр тулааны техникийг харсан хүм бүрэл үүслийн хүчээр парафаунд төвшний хүнийг ялах ер бусын авьяас бэлэгтээ Чүфэн хүртэл гарцаагүй үхнэ гэж бодож байв. Хоосон сүр. Гэвч тэр аимшигтай энерги ялгаруулсан авраг сэлмийг харсан Чүфэн болцсон чигүй, зугтсан чигүй. Тэр гараа атгаад дээш цогох үед өмнөхөөсөө хэд дахин илүү их хүч ялгаруулан гаргалаа. Бум! Чүфэнийг дээш цогох үед тэнгэр дөргөх шиг болж бүдэгхэн харагдах нудраг авраг том сэлмийг цоглоо. Энэ үед өнөөх дээлдэшгүй сэлмний дээр цууралтууд үүссээр бутран алга болов. Тэнгэр минь хараач, элдгүү сургуулийн суурь тулааны техникийг Чүфэн ганц цохилтоор буталчихлаа. Болсон зүйлсийг харсан хүм бүрэл гүн цочролд оров. Учир нь сая харсан зүйлс тэдний төсөөлж байгаагүй зүйл байсан ба байгалийн хуулиас гажууд байсан юм. Энэ байж боломгүй юм. Энэ жаал үнэхээр энэ мөчөд өнөөх тулааны техникийг хийсэн Нангон Шиаогийн царай нь үнс мэт цайлаа. Саяын тулааны техник бол түүний хамгийн хүчрхэг нууц хөзөр байсан юм. Тэр Чүфэнийг ганц дайралтаар ялахыг хүсч байсан ч дайралтын Чүфэн ийм амархан хамгаалчих нь гэж тэр төсөөлж байсангүй. Яг энэ үед тэр яахаа мэдэхгүй л зогсож байлаа. Иймхэн хүчтэй байж надад хичээл заана гэсэн үү? Битгий хөөр. Яг энэ үед Чүфэн гэнэт дайрлаа. Түүний биеийн жирвсхийн алга болоод Нангон Шиаогийн өмнө сүнс мэд гарч ирээд хөлөө өргөн Нангон Шиаог газар тунтлан цөм өшөглөв. Олны нүдэн дээр Чүфэн гараа савчин Нангон Шиаогийн нүүрэн дээр алгадаж эхэллээ. Чүфэн огтхонч зөөлөн хандаагүй ба алгадалт бүрэн өмнөхөөсөө хүчтэй байсан юм. Түүний алгадалтаас оч үсрэгшгэл болж Нангон Шиаогийн толгой нь Чүфэний хоёр алганы дунд байх бөмбөр шиг л баруун зүүнгүй нүдүүлж байв. Чүфэний хэрцгий алгадалт зогсолтгүй үргэлжилж эргэн тойрны хүмүүсийг гүн цочролд оруулсан юм. Хаш бүсгүн сургуулийн энгийн сурагчид бэтгий хэл Байши Ян Рую хоёрын нүд хүртэл бүлтийж амн ангайлаа. Орчлон ертөнц дээр хамгийн цочрдом зүйл бол төсөөлөөгүй зүйлс биш, харин итгээгүй зүйлс юм. Чиний хувьд яагаад ч бүтэхгүй боломжгүй гэсэн зүйлс нүдэн дээр чинь өрнөхтөл жинхэнэ цочрддог. Чүфэн яг л тэгсэн юм. Хүмүүс өмнө нь Чүфэний талаар сонсцоход огт итгээгүй. Гэтэл одоо Чүфэн тэдний нүдэн дээр нь хүчээ харуулж байна. Тэр дэндүү аимшигтай юм а. Энэ Чүфэний тулааны хүч үнэхээр ийм аимшигтай юм байна. Нангон Шиао бол ян эгчтэй энэ тэнцүү байдаг хүн. Гэтэл Чүфэний ганц ч цохилтыг хамгаалж чадсангүй. Тэгэхээр Ян Рую түүнтэй толдох юм бол ялагдана гэсэн үг үү? Хэрвээ ян эгч түүнийг ялж чадахгүй юм бол бидний хоорондын зай дэндүү том гэсэн үг биш үү? Энэ Азуре дараагийн сургуулийн хүү ер бусын хүчрхэг юм. Ийм учраас л Ян Руюг түүний сүйт бүсгүйгээр сонгосон юм байх та. Дэндүү бишрэмээр юм а. Тэр ийм жаахан байж ийм хүчрхэг байдаг. Хэрвээ тэр бидний насан дээр ирвэл ямар хүчрхэг болох вэ? Чүфэний хүчийг харсан хүмүүсийн харц нь дорд үзэж бассан байхаа болж хүндлэл бишрлэр дүүрсэн юм. Өмнө нь тэд Ян Руюг ийм хачин юмтай гэрлэж байгаад өрөвдөж, Ян Руюгийн өмнөөс гутарч байсан бол одоо харин ч тэдний гэрлэлтийг нүдээ олсон зүйл гэж магтаж биширч байлаа. Зарим нь бүр атаархаж байсан юм. Чүфэн өдийн насан дээр ийм хүчрхэг байгаа юм бол том болоод ямар хүчрхэг болох нь тэдэнд төсөөлөгдөж байлаа. Азуре дараагийн сургуулийн жаал юу гэж донтой нусхаа байх юм? Харин ч бүр эрчүүдийн дундах дийлдэшгүй луу байсан юм. Жинхэнэ тулааны урлагийн гоц суут.
Тэдний хувьд Чүфэнтэй харьцуулахаар ер бусын авьяас бэлэгтэй хүн Азурын нутагт 3-аас хэтрэхгүй. Чүфэний хүчийг харсан хүмүүс тэдний сүйг нүдэ олсон хэрэг байна гэж бодож байх зур Чүфэн өндөм босоод эргэн тойрноо гуйлгаж хараад Ян Руюг ширтэн хуйтнаар ингэж хэлэв. Битгий хаа явсан газараа намайг чиний сүйт залуу гэд яриад угаарай. Чамд миний сүйт бүсгүй байх эрх байхгүй. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 275 дугаар анги. 100 сургуулийн цуглаан. Битгий хаа явсан газараа намайг чиний сүйт залуу гэд яриад угаарай. Чамд миний сүйт бүсгүй байх эрх байхгүй. Үгээ хэлж дуусаад Чүфэн сүүх тэрэг рүүгээ ороход сүүх тэрэгч хөдлөн урагш явлаа. Энэ үед харж байсан хүмүүс болон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд гүн цочролд орон үлдсэн юм. Чүфэн бусад хүмүүст тэгэх эрх байхгүй гэж хэлсэн бол бас яа гэв. Гэтэл Ян Руюу ч хэн бэлээ дээ. Тэр бол хаш бүсгүй сургуулийн номер 1 сурагч. Тулааны төвшнээр Ян Руюу бол Азурын нутгийн залуу үеийн охтуудын хамгийн шилдэг гэхэд хэлцдэхгүй. Гадаад үзмжээр Ян Руюуг Азурын нутгийн номер 2 үзэсгэлэн гоо гэх юм бол хэнч өөрийгөө номер 1 гэж цоллож зүрхлэхгүй. Үнэн хэрэгтээ хүмүүсийн зүрх сэтгэлд Азурын нутгийн номер 1 үзэсгэлэн гоо нь Ян Руюу байсан юм. Дээрэс нь Ян Руюуг сайн мэддэг хүмүүс түүнийг огтхонч бардам бие тоосон байж гэдгийг сайн мэддэг. Харин ч бүр хаш бүсгүй сургуулийн хамгийн ээлдэг охин. Бас Ян Руюу хэнтэй ч учир ургуулж байгаагүй болохоор бие мөс мэт ариухнаар нь хадгалж байгаа. Тийм ч учраас Азурын нутгийн залуу гоцсуутнууд энэ ариун бүсгүйтэй гэрлэхийг мөрөөддөг. Азурын нутгийн залуу үеийнхэн дундаас хамгийн шилдэг дүүгүү аюун хүртэл Ян Руюуг биширдэг. Дүүгүү аюун эхэлж гойхгүй байгаа ч гэлээ Ян Руюу зөвшөөрөх юм бол тэр дуртаяа түүнийг эхнэрээ болгоно. Гэтэл ийм төгс эмэгтэйг Чүфэн өөртөө нь гэрлэх эрх байхгүй гэлээ. Энэ нь ч хүмүүсийг цочролд оруулсан юм. Ян Руюу хүртэл Чүфэний сэтгэлийг татаж чадахгүй байвал ямар эмэгтэй түүний сэтгэлийг булаах бол? Цочирдсан хүмүүсийн хажууд Ян Руюу огтхон ч ууралсангүй. Харин ч оддоор дүүрэн гол мэт нүдэнд нь гимссэн харц тодорч Чүфэний цааш явахыг хараад ингэж шивнэв. Уучлаарай, чамайг хэцүү байдалд оруулах гээгүй шүү. Гэхдээ Захирал Сэту, чи Нангон Шиаогийн чадварыг хэд өндрөөр үнэлсэн үү? Эсвэл манай сургуулийн Чүфэнийг дутуу үнэлв үү? Эцсийн үр дүн нэлээд цочирдмор байгаа биз? Ойд 3 хүн байх ба Азурын Драгон сургуулийн захирал, элдгүй сургуулийн захирал, хаш бүсгүй сургуулийн захирал байсан юм. Чүфэн Нангон Шиао хоёрын маргаан тэдний ч анхаарлыг татсан юм. Хаш бүсгүй сургуулийн захирал Ли Занчин хоёр тэднийг зогсоох гэсэн боловч элдгүй сургуулийн захирал тэдний тулдахыг хармаар байна гэд тэр хоёрыг болиулсан. Ли Занчин ч тэр хаш бүсгүй сургуулийн захиралч тэр түүний Нангон Шиаог ашиглаж Чүфэнд хичээл заахыг хүсэж байгааг нь мэдэж байсан юм. Тэгснээр тэр элдгүй сургуулийн хүч чадлыг харуулж чадна. Гэвч тулааны үр дүн элдгүй сургуулийн захирлыг гүн цочролд оруулсан юм. Ганц тэрч биш хаш бүсгүй сургуулийн захирал хүртэл цочирдов. Захирал Ли, танай Азурын Драгон сургуульд ийм ер бусын гоцсууд гарч ирнэ гэж төсөөлж байсангүй. Цуу яриа үнэн бол та. Энэ удаа танай Азурын Драгон сургууль энэ 100 сургуулийн цуглаанд гарцаагүй сүр хүчээ үзүүлэх нэ. 100 сургуулийн цуглаанд данган сурагчдын тулааны төвшин хамаарахгүй. Хамгийн чухал нь захирлуудын чадвар. Захирал Ли, чи анх удаага 100 сургуулийн цуглаанд оролцож байгаа баха. Чи бусад сургуулийн захирлуудын хүчийг мэдэхгүй болохоор болгоомжтой байгаарай л гэж зөвлөе дөө. Элдгүй сургуулийн захирал нүүр хийх газаргүй болоод хүйтнэр үгээ хэлж дуусаад эргэж хараад сургуулийнхаа айрмыг дагуулan төрүүлээд явж хав. Ли Занчин ч түүний үйлдэлийг тоосонгүй.
Элдгүй сургуулийн захирал өөрөө Парафаундын 8 дугаар төвшин байсан болохоор 100 сургуулийн цуглаан дээр түүнтэй өс санаж тулалдъя гэсэн ч Ли Занчин түүнээс айхгүй. Харин Чүфэний тулааны төвшин түүнийг баярлуулсан юм. Чүфэн хэдхэн өдрийн өмнө үүслийн 7 дугаар төвшин байж одоо үүслийн 9 дугаар төвшөнд орчихсон байна. Чүфэний хүчээ албаар нуусан уу эсвэл үнэхээр төвшин агсан уу гэдг нь хамаагүй байсан юм. Гэхдээ тэр үүслийн 7 дугаар төвшөнд дийлдэшгүй байсан Чүфэнийг 9 дугаар төвшөнд орсон байхыг хараад бүрч дийлдэхгүй гэдгийг мэдэж байсан юм. Тийм ч учраас тэр 100 сургуулийн цуглаанд сургуулийнх нь шилдэг сурагч яаж олныг цочирдуулахыг тэсэн ядан хүлээж байв. Тэр гарцаагүй Азуре Дарагон сургуулийн ялалтын үеийг сэргэн мандуулна гэдэгт итгэж байсан юм. Хэдэн өдөр явсны эцэст Чүфэн тэрхэд Азуре нутгийн номер 1 Ленгюн сургууль дээр ирлээ. Ленгюн сургууль уулын хүрээнд баригдаагүй, харин тал газар баригдсан асар том хот байсан юм. Гаднаас нь харахтал ямар сүрлэг гэдэг нь тод харагдаж байв. Өнөөдөр Ленгюн сургууль 408 зогсоос ирж буй зочдоо хүлээн авахар хаалгаа нээсэн. Азуре нутгийн бүх 1-р зэрэглэлийн сургуулиуд Ленгюн сургуулийн зохион байгуулдаг 100 сургуулийн цуглаанд ирдэг. 1-р зэрэглэлийн бүх сургуулиуд сурагч ядч бай, настангуудч бай, хамгийн хүчирхэг шилдэг гэснээ илгээдэг. 100 сургуулийн цуглаан бол өөрсдийн хүч чадлаа үзүүлэх газар. Ленгюн сургуулийн гадна цагаан толгойт бүрэгдүүд тэнгэрээр дүүлж, газраар янз бүрийн өнгөлөг туг талбаанууд байх нь ёстой л сүрлэг харагдана. Гэхдээ энд шин царай харагдсан юм. Азуре Дарагон сургуулиас захирлаас гадна ганцхан сурагч ирсэн байв. Тэд хэн бэ? Тэднийг түрүү жил хараагүй юм байна. Азуре Дарагон сургууль баха. Тэд энэ жил 1-р зэрэглэлийнх болсон. Миний мэдхийн ганц л Азуре Дарагон гэсэн нэртэй сургууль байдаг болохоор гарцаагүй тэд л байх. Арай дорой юугүй юу? Хоёрхан хүн явуулж байдаг. Ийм сургууль 100 сургуулийн цуглаанд оролцох эрх авах ч гэж дээ. Хамгийн чухал нь тэд яагаад хаш бүсгүн сургуулийнхантай цуг байгаа юм? Тэр хөгшин Азуре Дарагон сургуулийн захирал Ли Занчин биз дээ. Ямар царай муутай юм бэ? Хаш бүсгүн сургуулийн захиралтай ингэж баяр хөөртэй ярьж байгааг нь харж чадахгүй нэ. Энэ үед Чүфэн Ли Занчин хоёр морь унчихсан хаш бүсгүн сургуулийн захиралтай зэрэгцэн явж байв. Гэвч тэднийг хаш бүсгүн сургуулийнхнаас бусд нь бүгд дорд үзэж байсан юм. Харин Ли Занчин Чүфэн хоёр тоосон ч шинжгүй тайван харагдана. Хүмүүсийн дорд үзсэн харцыг тоогчгүй баяр хөөртэй ярилцах нь хаш бүсгүн сургуулийнхантай дотносхийг хүсдэг мөртлөө чаддаггүй хүмүүсийн уурыг хүргэсэн юм. Тэд битүүхэн энэ 100 сургуулийн цуглаан дээр Ли Занчин Чүфэн хоёрыг болгож тавина гэж тангараг өргөв. 100 сургуулийн айрам Ленгюн сургуулийн хаалгаар орох гэж байхад Ленгюн сургуулиас хэдэн хүмүүс гарч ирлээ. Энэ үед шуугилдэж байсан хүмүүс өөрийн эрэхгүй дууга нам даав. Учир нь Азуре нутгийн хамгийн хүчирхэг хүмүүс гарч ирсэн юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 276 дугаар анги. Онцгой байр суурь. Азуре нутгийн бүх хүчирхэг сургуулиуд 100 сургуулийн цуглаанд ирсэн ч гэлээ Ленгюн сургуулийн хүмүүс гарч ирэх үед тэр дороо намжсан юм. Ленгюн сургууль аргагүй л Азуре нутгийн шилдэг гэсэн нэрэндээ тохирсон. Сурагчдын авьяас бэлэгч бай, настангуудын хүчч бай, бусад сургуулиудаас хавь илүү байсан юм. Ленгюн сургуулийн хүмүүсийг харсан хүн бүрл хүндлэл бэшрэл мэдэрч байв. Тэднийг ахалж байсан хүн нь өндөр таасхар үстэй хөгшин эр байв. Тэр хөгшин эрийн нүд нь бүргэдийнх мэт хурц цоглог харагдана. Түүний харцтай тулгарсан хүн өөрийн эрэхгүй дагжин чэчирч байв. Тэр бол Ленгюн сургуулийн захирал Ян Янтян. Ян Янтяны хажууд 12 хүн байсан ба бүгд хүчирхэг авраатай Парафаундын 9-р төвшний хөгшчүүд байв.
Ямар ч сургуульд нэг ширхэг парафаундын 9-р төвшний хүн гарч ирвэл үнэхээр агуу зүйлд тооцогдно. Гэтэл Лингүн сургуульд 12 парафаундын 9-р төвшний хүмүүс байна. Энэ бүхнээс л Лингүн сургуулийн хүч чадал бусад сургуулиудаас ямар хүчтэй гэдг нь харагдаж байсан юм. Харин тэр 12 хөгшин бол Лингүн сургуулийн алдарт 12 хамгаалагч настангууд. Тэр 12 хамгаалагчаас гадна Лингүн сургуулийн номер 1 сурагч Дүүгүү Аюун Ян Янтяны хажуудад зогсож байлаа. Азурын нутгийн залуу үеийнхэн дундаас хамгийн шилдэг залуу. Тэр парафаундын 8 дугаар төвшнээс гадна авраа өмнөхөөсөө илүү хүчрэхэг болсон харагдав. Лингүн сургуулийн сөр хүч бусдын амийг тагласан юм. Нэг ч хүн Лингүн сургуулийг хүндлэхгүй байж зөрөглөхгүй. Хүмүүс эц төгсгөлгүй Лингүн сургуулийг магтаж байхад Чүфэн нууцаар захирлынх нь хүчийг судалж байлаа. Энэ хүчрэхэг авраа Ян Янтян гарцаагүй парафаунд төвшнийх биш вэ? Тэгэхээр тэр аль хэдийн Тэнгэрийн төвшөнд орчихсон гэсэн үг үү? Ян Янтяны хүчийг мэдэрсэн Чүфэн маш ихээр цочирдлоо. Төвний сүнсний хүч хүртэл Ян Янтяны хүч чадлыг хэр гүн гэдгийг мэдэрч чадахгүй байв. Тэр онцгой арга хэрэглэж хүчээ нуусандаа биш, харин Чүфэний мэдэрч чадах хэмжээнээс хэтэрсэн байсан юм. Тэгэхээр хамгийн ойролцоо таамаг бол тэр аль хэдийн Тэнгэрийн төвшөнд орчихсон гэсэн үг. Агаар талхах чадалтай цоошин хүчний төвшин Тэнгэрийн төвшин. Гэхдээ Азурын нутагт Тэнгэрийн төвшний тулааны мастер гарч ирээгүй хэдэн зуун жил болсон. Хаанд Тэнгэрийн даяанч хүртэл Тэнгэрийн төвшөнд орж чадаагүй байтал Ян Янтян чадлаа гэж юу? Чүфэн цочролд орон зогсож байхдаа хүчтэй сүнсний хүч түүний зүг шалгалт хийж байхыг анзаараад өөрийнхөө сүнсний хүчийг далд нуулаа. Тэр Ян Янтяны ард ертөнцийн сүнсний саарал нөмрөг өмсөж байгаа хүнийг олж харсан юм. Тэр бол Лингүн сургуулийн саарал нөмрөгт ертөнц бүтээгч. Юу болсон? Яг энэ үед Ян Янтян өөрийн эрэхгүй хойш эргэж хараад саарал нөмрөгт ертөнц бүтээгчээс асуулаа. Би маш хүчрэхэг сүнсний хүч мэдэрсэн. Саарал нөмрөгт ертөнц бүтээгч их байсан гэж өнөөх ертөнц бүтээгч хариулв. Хэн гэдгийг олсон уу? Гэж Ян Янтян хөмсгөө өргөн асуулаа. Олоогүй. Түүний сүнсний хүч дэндүү мэдрэмтгий юм байна. Тэгэхээр сүнсний тойрог хийх чадвар нь минийхээс дутхааргүй гэсэн үг. Тэр бараг сурггүй болоод удаж байгаа эрхэм саарал нөмрөгт байхаа гэж өнөөх ертөнц бүтээгч хариуллаа. Зүгээр дээ. Эрхэм саарал нөмрөгт үнэхээр энд ирсэн бол тийм ч муу зүйл биш байх гэж хэлээд Ян Янтян инээмсэглээд ирсэн сургуулиудын хүмүүсийг дотогшоорохыг өрөв. Ингээд маш том хүлээн авалтын найр эхэлсэн юм. Лингүн сургууль дотор 100 сургуулийн цуглаанд зориулж барьсан маш том уудам ордон байв. Энэ ордонд олон сургуулиудын захирлууд, настангууд, сурагчид, 100 сургуулийн цуглааны ёс болсон Ян Янтяны хүлээн авалтын яриаг сонсон зогсно. 100 сургуулийн цуглаанд Азурын нутгийн хамгийн хүчрэхэг сургуулиуд оролцдог. Онцгой сургуулийг тодруулан гаргахын тулд энэ жилийн 100 сургуулийн цуглаанд онцгой байр суурь бэлдсэн. Энэ онцгой эрхийг авсан сургууль 100 сургуулийн цуглааны бүх тулаанаас чөлөөлөгдөнө. Тэгээд 100 сургуулийн цуглааны төгсгөлд хамгийн хүчрэхэг захирал болон сурагчийг шууд тулаанд дуудах хэрэгтэй гэж Ян Янтян чангаар зарлалаа. Ямар ч тэмцээн уралдаанд оролцолгүй шууд хамгийн хүчрэхэг захирал сурагч хоёрыг тулаанд дуудаж болно гинэ. Тэхийн тулд хэр хүчтэй байх хэрэгтэй юм? Тийм ээ. Жил бүр хамгийн хүчрэхэг захирал сурагчийн цолыг Лингүн сургууль авдаг. Одоогийн Азурын нутагт Лингүн сургуультай дүүцхүүц ямар сургууль байгаа вүлээ? Ямар ч сургууль оногдсон бай Лингүн сургуулийг дийлэхгүй. Гэхдээ ядаж л тэр сонгогдсон сургууль нь Лингүн сургуулийн дараа орох хүчрэхэг сургууль гэж тооцогдно. Тийм шүү.
Энэ бол маш ховор боломж. Миний бодлоор түрүү жил 2 дугаар байранд орсон 3 эзэн хааны сургууль энэ онцгой эрхийг авах байхаа. Үгүй ч байж мэднэ. Өнгөрсөн жилийн 100 сургуулийн цуглаан дээр 3 эзэн хааны сургууль арай гэж л ялсан. Миний бодлоор сүнслэг уулын сургууль юм уу, элдгүү сургууль авах байхаа. Та нарын буруу. Ийм онцгой эрхийг зөвхөн үзэгслэн гоонууд л хүртэх хэрэгтэй. Энэ эрхийг хаж бүсгүйн сургуулийнхан авах юм шиг санагдаад байна. Онцгой байр суурийн талаар дурдах үед олон сургуулиуд янз бүрийн л таамаг дэвшүүлж байлаа. Гэхдээ тэдний таамаг шилдэг тавт орсон хэдийн дунд л явж байсан юм. Энэ онцгой байр суурийг хүртэх сургуулийг зарлуулахаар 100 сургуулийн цуглааны зочин Ци Фэньян Гуайг урьж байна гэж Ян Тян чангаар зарлав. Яг энэ үед Ци Фэньян тайзан дээр гарч ирэн олонний нүдэнд өртлөө. Цэлийн хунтажийн ордны Ци овгийн ахлагч Ци Фэньян байна. Ци Фэньян Гуай Парафаундын 9-р төвшөнд ороод олон жил болж байгаа гэсэн. Тэр бол Парафаунд төвшин дотор дийлдэшгүй жинхэнэ тулааны мастер. Өмнөх 100 сургуулийн цуглаанууд дээр Цэлийн хунтажийн ордноос хинч ирж байгаагүй. Гэтэл яагаад энэ жил Цэлийн хунтажийн ордон ийм өндөр албан тушаалтай хүн илгээв? Хэдэн өдрийн өмнө Ци Фэньян Гуай Азуре Дарагон сургуулийн шилдэг сурагч Чу Фэнтэй хуурай ах дүүс болж бүр сургуулийн зэрэглэл ахих ёслолтын өөрийн биеэр хөтөлсөн гэсэн. Үнэн болов уу, худлаа болов уу? Шаал утгагүй юм. Ийм юмд итгэж байгаа юм. Азуре Дарагон сургууль ямар чадaltaй гэж Ци Фэньян Гуайтай холбоотой байх юм? Ци Фэньян Гуай бол Азуре Дарагон сургууль шиг 2 дугаар зэрэглэлийн сургууль битгий хэл 1 дугаар зэрэглэлийн сургуулиудыг ч тоож харахгүй. Бас нэг муу үүслийн төвшний Чу Фэнтэй хуурай ах дүүс болгочгүй. Энэ бол гарцаагүй Азуре Дарагон сургуулийн албаар тараасан хуурамч мэдээ. Ци Фэньяныг гарч ирэх үед олон сургуулиудын хүмүүс санаа алдлаа. Учир нь Цэлийн хунтажийн ордон маш онцгой байр суурьтай. Бусад сургуулиуд тэднээс хамаагүй хүчрэхэг болсон ч тэдэнтэй хүндэтгэлгүй харьцаж зөрөхлөхгүй. Үүнтэй зэрэгцэн хүмүүрл Чу Фэн рүү анхаарлаа хандууллаа. Учир нь Ци Фэньян шиг агуу хүн Чу Фэн шиг нусгайтай хуурай ах дүүс болно гэдэгт тэд итгэхгүй байсан юм. Тийм ч учраас тэд Ци Фэньян энэ талаар залруулга хийж Азуре Дарагон сургууль Чу Фэнийг ичхүүртэй байдалд орохыг харахыг хүссэн юм. Бусад сургуулийг ичхүүртэй байдалд орохыг харах бол тэдний дуртай зүйлсийн нэг. Ялангуяа Азуре Дарагон шиг сургуулийг тэд яс махнасаа дорд үздэг. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.